нэгдүгээрт нь болохоор энэ хууль байгаа. Гэхдээ хуулиа бид нар бас хэрэгжүүлэхгүй байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр энэ хууль маань өөрөө процессын шинжтэй хууль байгаа. Тэгээд энэ хэрэгжүүлэхгүй байгаа дээр ямар хэмжээний одоо кросс checks гэдэг юм уу бусад одоо субъектүүдээр хяндаг тийм одоо боломжуудыг нээсэн бай. Тухайлбал өнөөдөр бид нар уул уурхай мэржийн тухай хуулийг одоо хилцгээр сая зөвшөөрж ин. Тэгэд энэ дээр жишээл ингээ харахаар одоо хууль зүйн энэ асуудлуудыг оруулж ирж байгаа нь хууль зүйн бүрдэл хангаж байгаа талаар засгийн газраас оруулж ирж байгаа. Гэхдээ засгийн газар нь өөрөө саналаа өгж байгаа байхгүй. Энэ дээр харангууд хууль зүйн дотоод хэргийн яамнаас энэ одоо жишээлбэл хууль нь хууль тогтоомжийн тухай хууль заасан шаардлагыг нийцсэн байна гэсэн дүгнэлтийг 3 сарын 26-нд гаргасан байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл олон нийтийн саналыг тодорхой хэмжээгээр авсан байх шаардлагыг жишээлбэл зөрчөөд аваагүй гана. Гэтэ энийг вебсайт дээр болохоор 27-нд нь өөрөөр хэлбэл хууль зүйн сайд шаардлага нийцсэн байна гэсний дараа нь өгч чана. Түрүүн бас улсын хурлын дарга бас хэлсэн. Энэ хилцэж амжаагүй учраас эдийн засгийн байнгын хорон дээр хилцээрэй. Гихмичлэнгээр ингээд хууль байгаа мөртлөө бид нэр хэрэгжүүлэхгүй байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл энэ чиглэлээр одоо ялангуяа энэ хууль тогтоомжийн хууль бол бид нар хууль засаглах эргэтэн дарахтан биш, хууль засаглахад чухал учраас энийг мөрддөг байх. Энэ чиглэлээр ямар шүү хаалтууд хийсэн бэ гэдэг нэг асуулт байна. Хоёрдугаарт нь бас л яг энэ нөгөө дагалдах хуультай холбоотой заалт 41 дээр одоо жишээлбэл яг тодорхой болно 40-р бүлэг дээр бол хууль тогтоомжийн бүрдүүлбэр заасан байгаа. Тэрэн дээр болохоор өөрчлөлт 41 дээр өөрчлөлт орсон юм байхгүй харагдаад байна л да. Зөвхөн дагалдах хуулийг нэмж хуулийн төслийг оруулж ирнэ. Тэгэхээр яг энэ дээр өөрчлөлт ороогүй болохоор дахиад дагалдах хуулиуд дээр өөрчлөлт одоо нөгөө бүрдүүлбэр хангах, олон нийтийн саналыг авах гэдэг юмнууд орхигдох үе. Дээр нь одоо хууль тогтоох явцад бас нэг юм хуудуутай ч гэдэг юм уу гинтийн юмнууд орж магадгүй, хууль зөрчсөн зүйл орж магадгүй заалтууд харахаар жишээлбэл зарчмын зөрүүтэй санал гаргахад хууль хэлэлцүүлж явах явцад тэр зарчмын зөрүүтэй санал дээр асуулт асуух эрх байдгүй юм билээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл дэмжсэн дэмжээгүй. Тэгэхээр байнгын хорооны цөөн хэдэн гишүүдийн хүрээгээр ингээд зарим нэг хуулийн өөрчлөлтүүд орох юм магадaltaа. Тэгэхээр энэ чиглэл асуудал дээр бас та хэд үжил судалсан юм байгаа болов уу гэдэг. За дараагийнх нь болохоор 3 дугаарх нь 5 жил болсон 5 ба түүнээс дээш дагаж мөрдөж байгаа хуулиуд дээр нэмэлт өөрчлөлт оруулахаар бол үр дагаврын үнэлгээ хийнэ гэсэн байна. Одоо жишээлбэл өргөн баригдсан хилц хэсгийн шийдэх гээд одоо бид нар хүлээгдэж байгаа өнөө маргаашгүй ярих чаа хүний эрхчлөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 7 хууль жишээлбэл дагалдан одоо орж ирж байгаа. Тэгэхэд эдгээр бүгдээрээ 5-аас дээш болсон. Гихмичлэнгээр энэ хууль батлагдангууд тодорхой хэмжээгээр энэ хууль хилцэх асуудлууд нэлээд одоо жигдэртэл цаг хугацаа орох шинжтэй харагдчихад. Тэгэхээр энэ талаар та хизээнээс энэ үйл ажиллагаа хууль тогтоох үйл ажиллагаанд саад учруулахаар байна уу? Тэгээ энэ хизээнээс жигдэрхээр байна гэсэн ийм багцаа тооцоо хийсэн бай. Бодиттой байдал талаар нь ямар шүү тооцоо судалгаа хийсэн бэ гэсэн ийм 3 асуулт байна. Баярлалаа. За зохиот хэрэгшээ хариулт өгье. За хууль хэрэгжүүлэх энэ нөгөө хуулийн хэрэгжилтэнд энэ хууль хувь нэмэр оруулна. Яг гэвэл нөгөө хэрэгжих ёстой хууль чи өөрөө чанарчиж гарч ирнэ гэсэн. Одоо жишээлбэл чанаргүй ерөнхий хуулиуд болохоор өөрөө хэрэгжихэд амьдрал дээр хүндрэлтэй байгаад хэрэгжилтэн сүултээ журам руугаа шилжиж явчихад байна шүү дээ. Тэгэхээр эхнээсээ хууль чанарчна гэдэг хэрэгжих магадлал нь өндөрсөж байна гэсэн үг. Хэрэгжилтийг хариуцлах тооцдог механизм бол энэ хууль биш. Нөгөө бусад өөрөө хуулиараа жишээлбэл их хурл бид нар хяналтын хуультай шүү дээ. Тэрнийхээ дагуу хуулийн хэрэгжилтээ жишээлбэл их хурл энийхээ дагуу хянаад явдаг. Тэгэхээр тэрэн дээрээ бол өөр хуулиудаар энэ нь зохицуулагдаад явж байгаа. Гэхдээ энэ хууль бол хэрэгжилтэнд нөлөөлнө. Яг тэгвэл эхнээсээ хуулийн чанар нь өөрөө сайжирж байгаа. За дагалдах хуулиуд дээр манайхан ард хариулчих бах. Хоёрдугаар асуудал энэ зарчмын нөгөө зөрүүтэй санал энэ асуудал дээр бол гişүнэ ийм л энэ ч нөгөө дэгийн хуулиараа зохицуулагдаад явж байгаа болохоор энэ хууль өөрөө дэгийн хуулийг өөрчлөхгүй учраас энэ тэрнтэй бол нэг энэ дээр ямар нэгэн юу байхгүй зохицуулт байхгүй байгаа. Зохицуулагч нөгөө өөрийнх нь юу биш хуулийн асуудал биш хүрээний асуудал биш. Тэгээ энэ одоо энэ өргөн барьсан байгаа хууль энэ 5 жил болсон хуулиуд тэгээд энэ хүний эрхийн өргөн барьсан байгаа хуулиуд дээр яг хөө энэ хууль маань бол эргэж үйлчлэхгүй. Гэхдээ яг бодит амьдрал дээр гişүнэ нэг ийм л юм бэ. Яг хууль
ийм асуудал орж ирэл нэгэнт яригдаал эхэлж байгаа бол хилцэж байгаа хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдчихдөг. Эндээ хандлага өөрөө айгүй хариуцлагатай болоод өглөө. Тэр хэмжээгээр энэ одоо гараагүй хилцэгдээд явж байхдаа л хүмүүс жишээлбэл энэ дагалдан орж ирж байгаа хуулиудынхаа дагуу айгүй олон юм өөрчлөгдчих гээд байдаг шүү. Үзэл агуулгатайгаа зөрчилдсөн юм орж ирдэг шүү гэл. Ингээд хүмүүс илүү анхааралтай нөгөө хуулиудад хандах тэр боломж үүсэж байгаа. Тэгээ манайхан бас ардаас нэмээд хариулах уу? За ажлын хэсгийн 9 дугаар микрофон Алтан гэрэл зөвлөх хариулъя. За их төвшин гишүүний асуултанд нэмэлт бас тодруулга өгье гэж бодож байна. За тэгэхээр хүний эрхийн зөрчил бол яаж хууль гаргаад баталсныхан дараа хүний эрхийн зөрчлийг одоо арилгахад өөрөө бол асар их зардалтай байдаг. Хэрвээ энийг одоо яг хуулийн төслийн түвшинд нь хүний эрхийн зөрчлийг хязгаарлаж байгаа заалтыг илүү одоо наривчсан аргачлалаар үнэхээр шаардлагатай хязгаарлалтай нүггүй юу гэдэг энэ аргачлалаар нь хянаад явах юм бол хүний эрхийн зөрчил гарах нь бол эрс багаснаа. За энэ утгаараа бол хүний эрхийн хэрэгжилт одоо хангалтгүй байна гэж байгаа өнөөгийн энэ шүүмжилт бол энэ бол бодиттой бас хэрэгжилтийн хувьд бол давуу байдлыг бол авчирнаа гэж ингэж судлаачийн үед бол харж байна. За хоёрдугаарт нь бол журам багасах хэвээр. Энийг бол энэ хуулиар одоо гол онцолж байгаа зүйл байгаа. Тэгэхээр журам багасна гэдэг маань илүү хуульчлагдана гэсэн үг. Тэгэхээр процесс нь өөрөө илүү За гүйцэж хариулъя. хуульчлагдах учраас энд бол бас хариуцлагын хувьд бол нэлээ өөр зарчмын хувьд ялгаатай байгаа. Өөрөөр хэлбэл хуулийг зөрчих нь бол нэг өөр асуудал болно. Журам зөрчих нь бол бас нэг өөр байдаг тийм ээ. Тэгэхээр энэ талаасаа бол нэгэнтээ одоо хуульчлагдсан процессыг бол төрийн албан агч зөрчих нөхцөл нь бол бас их багасна гэж бодож байгаа. Энэ утгаараа бас хуулийн хэрэгжилт нь бол бодиттой хувь нэмэр оруулж чаднаа. За бат их төвшин гишүүн тодруулж сууя. Тэгээд 5 ба түүнээс жил дараа дагаж мөрдөж байгаа хуулийн туйл тутамжийн шинжилэн өөрчлөлөөр бол одоо үнэлгээ хийсэн байна гэж бас яг энэ зүгээр нөгөө хууль тогтоох үйл ажиллагаанд тодорхой хэмжээний яг энэ хууль батлагдсны дараа тодорхой хэмжээгээр нөлөөлөх баг. Тэгэхээр энэ одоо жишээлбэл хугацаанд ямар шоу байдлаар зохицуулах вэ? Тэгэхээр ер нь бол бүх үнэлгээ ийм хурдан хийж чадахгүй, хүчин чадлын хувьд хангалттай биш учраас яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр тодорхой хэмжээгээр энэ хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлж одоо үнэлгээ хийсэн зөвхөн хуулиудыг дагалдах байна уу, өргөн барьсан байна уу, ингэж явах нэ. Тэгэхээр ямар шоу байдлаар нөлөөлнө гэж бодож байгаа гэж тэрийг илүү тодруулж ирсэн. Нэмэлт хариулт өгье. Ажлын хэсгийн 10 дугаар микрофон. Хуулийн төслийн 51-ийн 5-д яг тийм одоо заалт орсон байгаа. Цаашид яг энэ хууль хэрэгжихгүй байгаатай холбогдуулаад хэрэгжилтэнд нь хяналт тавих энэ зохицуултыг бас чангадах хэрэгтэй байна гэдэг энэ хилцүүлгийн шатны саналуд гарсан. Тэгээд цаашид 5 ба түүнээс дээшчил болсон энэ хуулийн өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэрэгжилтийг үнэлж явах хэрэгтэй. За түүнийгээ бас хилцүүлж байх хэрэгтэй гэдэг ийм заалт орж ирж байгаа. Энэ бас хувь нэмэр болох бах. Хуулийн хэрэгжилтэн дээр анхаарал хандуулахад за энэ хуулийн мэдээж бас ийм одоо шаардлага нь өндөрсөж байгаа гэсэн үг яг тийм. Энэ хуулийг бол дагаж мөрдөх хугацааг нь бол ердийн журмаар хууль санаачлагч бол өргөн мэдүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл ердийн журмаар одоо хэрэгжээд явах байгаа. За магадгүй хилцүүлгийн шатанд бас энэ дээр санал гарвал бас ингээд За их төвшин гишүүн дахин тодруулж сууя. Би яг хариултаа авч ирсэнгүүд яг энэ хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлөх юм шиг санагдаад байгаа байхгүй. Үнэлгээ хийгдээгүй учраас бүгдээрээ энэ үнэлгээ хийж 5-аас дээш жил болсон мөрдөгж байгаа хуулиуд төр үнэлгээ хийх хэрэгтэй болчихсон. Тэгэхээр үнэлгээ хийхийг хүлээн гэхээр тодорхой хэмжээгээр хууль тогтоох үйл ажиллагаа саатгаар байх. Саяын таны яг та сая төсгөлд нь хальт хэлж чадахгүй үлдээж гэж бол тодорхой хэмжээнд хэрэгжилтэн дээр нь ийм зохицуултууд байна уу? Эсвэл одоо өөр хууль тогтоох энэ хууль тогтоох үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр удаашрах үйл ажиллагааг яаж зохицуулах вэ? Эсвэл цөөн хууль одоо жишээлбэл зөвхөн үнэлгээ хийгдсэн хуулиудыг л өргөн барина гэсэн үг үү? Энэ талаар илүү мэдээлэл өгсөн. За ажлын хэсгийн 10 дугаар микрофон. тодруулаад хариулъя. Одоо хүчил төгөлтөр үйлчилж байгаа энэ хуульд бол 51-ийн 3 гэж заалт байгаа юм. За энэ заалт бол яг одоо хатуу 5 жил гэж заагаагүй.
түүнээс наан хэрэгжилтийг үнэлж болно гэдэг ийм зохицуулт байгаа. Гэхдээ цаатлын хугацаа нь бол 5 жил шүү. Монгол улсад одоо байж байгаа энэ бүх хуулиуд 5 жил болох юм бол заавал хэрэгжилтийн үр дагаврыг үнэлдэг байгаа. Тэрнээс наан бол болно. Одоо байж байгаа хуулиараа бол заавал хэрэгжилтийг үнэлэх ёстой байж байгаа. Агц энэ заалтаа бид нар хэрэгжүүлэх ёстой. За, Бат хоёрын жаргалан гишүүн асуулт асууя.